За гэрэл тусалж байна. Хүүхэд ямар байдалтай? За уустай. Хатаа юу болсон бэ? За цэцэг услах. Цэцэг юу дээр бэ? Юу дээр вэ? Хатуу ширээн дээр. Хүүхдийн гар нэг хатаа хүүхэд яасан бэ? Ачуур барай гараа юу дээр тавьсан бэ? Ширээн дээр тавьсан бэ. Өөр юу ажиглаж байна? За энэ За юу дээр тавьсан? За бид нар 6 дугаар ангид харилцаа үйлчлэл гэсэн сэдв хийсэн тийм ээ? За харилцаа үйлчлэл энэ дээр юу вэ? Нэрлээд байгаа. За цэцэг хүүхэд харилцаа үйлчлэл. Хүүхдийн гар ширээ. Хүүхдийн гар ширээ. За дарах үйлчлэл үзүүлж байна. За цэцгийн тавиур хоёр. Ямар үйлчлэл орж байна? Цэцэг яаж байна? Доош. Арж байна. Тавиур яаж байна? Цэцгийг дээш нь бүлгэж үрж байна. За энэ аль нэг үйлчлэл үзүүлж байна, аль нэг цэцгийн сав шинэ хоёр. За энэ хоёр хамгийн их. Хүүхдийн шинэ хоёр. Яагаад цэцгийн сав арай хүн дотор. За цэцгийн сав хүн байгаа. Хөнгөн дарж байгаа гэж ойлгож байна тийм ээ. Тэгвэл энэний их багын хэмжээг яаж мэдчих болох вэ? Үний юм уу бодлоо юм уу? Цэцэг дарах үйлчлэл үзүүлээ. Гар бол дараа ба дарах үйлчлэл үзүүлээ. За тэгвэл дахиад нэг юу аа? Энэ юу вэ? За хоёр хүүхэд байна тийм үү? За хоёр хүүхэд хоёулаа самттай сууж байгаа. За хүүхэд самт хоёр. Шиний их үйлчлэл үзүүлж байгаа гэж бодож байна. Ямар хүүхэд? Ихтэй юм уу? Арай хүн жинтэй. Арай хүн жинтэй яг. Тэгэхээр их үйлчлэл, их баг үйлчлэл үзүүлж байгаа хэмжээг жишээлбэл ингэж бодож та. Санжир хиний илүү үйлчлэл үзүүлэх бол хэдийн хэмжээний үйлчлэл үзүүлэх бол хэдийн хэмжээний үйлчлэл үзүүлэх бол харилцаа үйлчлэл хэмжээ болохгүй юу? Болохгүй юм уу? Мөнгө жаргал санжир хоёрын хинэн илүү үйлчлэл үзүүлнэ. Мөнгө жаргал. За мөнгө жаргал. Яагаад илүү үйлчлэл үзүүлээгүй юм бол? Санжиртай чинь жоохон уснаар арай. Тэгвэл энэ үйлчлэлийг яг бид нар хэмжиж боллоо. Тэгвэл өнөөдөр чи харилцан үйлчлэлийг хэмжих тухай үзье. За тэгэхээр за хичээлийн гаш хэмжээрэй. Харилцан үйлчлэл ба хүч хүчийг хэмжих. Харилцан үйлчлэл ба хүч хүчийг хэмжих.